бодлогоодоо хамтдаа бодцгоё. Энд ОЦБА параллелограмм өгчээ. ОА вектор нь А вектор, ОЦ вектор нь С вектор ба АБ талын дундж нь F. ЕЦ-г нь ОЦ талыг 3, 4 харьцаатайгаар хуваадаг бол дараах векторыг АЦ вектороор илэрхийлээрэй гэсэн байна. За энд нийтдээ ОБ векторыг АЦ вектороор илэрхийлнэ. Даалгавар 2 гэдгийг сонгох юм бол АЦ векторыг АЦ векторуудаар илэрхийлнэ. Дараа нь АЕ векторыг ОФ векторыг ЕФ векторыг тус тус АЦ вектороор илэрхийлнэ. Одоо бүгдээрээ хамгийн ихний даалгавар болох ОБ-г АЦ вектороор илэрхийлье. Үлдсэн даалгаврыг харин та бүхэн бие даан дэвтэртээ гүйцэтгээд нэмэлт хэсэгт байгаа линкээр дамжуулан орч өөрсдийнхөө бодолтыг шалгаарай. ОБ векторыг олох заавартай танилцъя. ОБ векторыг олохын тулд эхлээд ОЦ вектор дээр ОА векторыг параллелаар зөөх юм бол СБ вектор гарна. Тэгвэл ОЦ вектор дээр СБ векторыг нэмэх юм бол нийлбэр вектор маань ОБ вектор байна гэсэн үг. Тэгвэл ОБ вектор гэдэг нь С дээр нэмэх нь А вектор тийм ээ. Яагаад гэвэл А векторыг бид нар параллелаар зөөсөн учраас СБ вектор нь А вектортай тэнцэх ёстой. Тэгэхээр С дээр нэмэх нь А буюу 1 А вектор нэмэх нь 1 С вектор. За одоо бүгдээрээ хариултаа шалгая. Зөв байна гэсэн байна тий. За гих мэтчлэнгээр. За хэрвээ би 2 гэж хариулсан гэж үзвэл буруу байна дахин оролдоно уу гэж. За гих мэтчлэнгээр бусад даалгаврыг өөрсдөө бие даан гүйцэтгэрэй. Дараагийн бодлоготой танилцъя. Зөв 6 онцгт өгдөө. Дараах векторыг АБ вектороор илэрхийлээрэй гэсэн байна. За энд мөн адил 1, 2, 3, 4, 5, 6 бодлого байгаа. За үүнээс багш нь эхний бодлогыг хамтдаа бодъё. БА векторыг олцгоё. БА вектор. Энийг олох ёстой. За үүний тулд бид Б-гээс Е-рүү чиглэлтэй векторыг олноо. Биднэрт ЕБ вектор нь Б гэж өгөгдсөн учраас БЕ вектор нь хасах Б вектор болно. За үргэлжлүүлээд Е-гээс А руу чиглэлтэй вектор нь А вектор гэж өгөгдсөн. За тэгвэл бид нар БА вектор тэнцүү БЦ-гээс гараад хамгийн сүүлд АЦ дээр очих ёстой гэсэн үг тийм ээ. Тэгэхээр Б-гээс гараад Е дээр ирээд үргэлжлүүлээд Е-гээс гараад А дээр ирэх нь байна тийм ээ. За ингэвэл БЕ вектор нь хасах Б вектор, ЕА вектор нь нэмэх А вектор. За бүгдээрээ хамтдаа бодолтой шалгая. Нэмэх 1А хасах 1Б. Хасах 1Б вектор. За хариугаа шалгая. Зөв байна гэж байна тийм ээ. За гих мэтчлэнгээр бусад бодлогуудыг бие даан дэвтэртээ бодоод нэмэлт хэсэгт байгаа линкээр дамжуулан хариултуудаа шалгаарай.